5, 4, 3, 2, 1, 0, 1. Чөлөөтэй алхаж, сэтгэж, сансан зорьсон бүхнээ хийх бүтээхийн төлөө хүмүүс амьдарч байна. Нуур амгалан бол нугас амраг ихчээр түмэн олон маань ай хэмээхийн зовлонгүй бол айл хотлоор жаргалтай хаанч явсан сэтгэл санаа төвшин тэнүүн байдаг үлээ. Энэ сайхан хүмүүс залуус цөмөл эрхэлсэн ажилдаа эрдэм номын аяндаа баяртай урамтай алхаж явна. Гэтэл хүн бүр адилгүй хүлэг бүр жороогүй гэсэн ардын цэцэн үг байдаг. Аавын хүүхдүүд алдах гиндэх удаа аль нэгтрэх. Тэм нэг толгойг нь хилээд явуулаад байвал түмэн олон маань айхаа юултай болно. Атгах санаатнууд олширвал амьд чхалтай. Ийм учраас төрийн зүгээс хууль цаазан гаргаж засан хүмүүжүүлэх шаардлага аяндаа гарч ирдэг. Хүнийг дахин засч хүмүүжүүлэх хэцүү бөгөөд хүндтэй хөдөлмөрт бүхэл ажил амьдралаа зориулсан хүний нэг бол засангийн буурал гэж нэрлэгдсэн хурандаа дамбын дорж юм. Дорж ажил хөдөлмөрийн замаан хөвсгөл залуучуудын эвлэлийн үүрээс эхэлжээ. Тэгээд цэрэг татагдж баруун хэлд алба хааж Нэхит Баатрын командд сонсч нүдэн шилтэл торгон хилийн улаан ширтэж хаанаас юу гараад ирэх бол гэж зүрхэн даран зогсдог байсан. Баруун хэлд амьрсдсан баатруудынхаа төлөө ир хүний ховрхон бөгөөд үнэтэй нулимсаа туслуулж байсан. Дараа нь ховд аймгийн аюулаас хамгаалах хэлтсэд ирж ажиллажээ. Дорж бол 1952 онд Тэслэгт салтаа Торонхоо хогц залуу 2 ихэр хөвгөдтэй 2 чандаантай ховд хэлс шилжиж ирж байсан. Тэгээд нэгдүгээрт нь 2 ихэр хөвгөдтэй 2 дугаарт нь хилийн амьдралаас орж иж байгаа учраас анхаарал тавих асуудал бол хэлтсэн удирдлагын болоод санхүүгийн ажилтнаа анхаарлын төвд байсан. Тийм учраас нөхөрд орж шинэ Борис Хаврестэй 4 хантай гэр барьж гисэн. Гэтэл одоо дорж байна. Одоо 10 хэдэн хүүхэдтэй 4 хантай 40 хантай гэж багтахгүй. Өнөрөө аль болсон юм аа. Хил далбахааж байхдаа торгууд нутгийн 19 настай цагаан хүү гэдэг охинтой байлж хэдэн хүүхдийн эцэг болчоод ховд баян хонгор аймагуудын аюулаас хамгаалах хэлтсэд ажиллаж улмаар Орос улсад аюулаас хамгаалах орооны дээд сургуульд суралцжээ. Тэгээд элийн байгууллагад ажиллаж олны дотор доо яам гэж чихүүцж байсан газарт өр зөөлөнтэй энер аливаа эрсдэлд өртөлгүй олны хайр хүлээсээр бас нэгэн шинэ ажилд томилогджээ. Энэ бол Өвөрхангай аймгийн Бат үлзий дэх нэгдсэн хорих газар байлаа. Чухам эндээс л доржийн засан хүмүүжүүлэх их хөдөлмөрийн 30 жилийн урт зам эхэлсэн. 1960-аад оны дундуур баруун дөрвөн аймгийг хашаажуулах их ажлыг дорж гардан зохион байгуулсан. Нөхөд нь түүнийг бөөн идвэх зүтгэл гэж товчхон хэлдэг байсан. Тэр үедээ хашаа барих сайхан л гэж. Одоо эргээд бодоход орхины модыг айхтар их ядаж дээ гэж өвгөн хурандаа харамсан. 1971 оноос ганц удагдах улсын төв шоронгийн дараагаар ирж ажиллаа. Дотоод яамны 11 сайдын нүүр үзэж энэ газар ажиллахдаа яамны 5 ширүүний нэг гэгдэж сайдыгаан тоостой гуталтай явлаа гэж загнаж байсан ч хүн шоронд хийж үзээгүй. Хүнд сайхан санах, худал хий хардаж сэрдэхгүй байх гэсэн хоёр зүйлийг эрхэмлэж байлаа. Доржтэй олон жил хамт ажиллаж, загнуулахтаа загнуулж, алгадуулж явсан нөхөд нь түүнийг даанч сайхан сэтгэлтэй далайлт нь игч, буултан зөөлөн хүн гэж яригдаа. Зарчтай баг байлаа. Залуу байл айл цаглах байх гэх үү. Бас зарим би зодтолдог, алгадуулдаг, өшгөлүүлж явсан. Гэхдээ тэрний дараагийн нэг сайхан одоо хүн дэм эцэг ёсны нэг тийм сайхан сэтгэл үлддэг юм бидэнд. Энэ ажил төрлөө орхиж байгаа энэ гадаа тэр ч хатуулдаа шаардлага хатуу. Энэ нэг спортын нэг юм юу энэ дэмэр одоо тийм талбай байсан. Тэн дээр нэг сакс тоглож ороо баригдаад тэгээд одоо эндээс бүгдээ явж зарж өшгөлүүлээд ингээл орж исэн. Тийм л өгт юм аа. Тэгээд маргааш нь одоо өрөөндөө дуудаад одоо бидэнд одоо ингэж болтгүй талаас тийм эцэг ёсны зөвлөгөө өгдөг. Бид нэг ойлгуулдаг. Тийм л хүн байсан. Хүнийг өөртөө татах тийм өвчтэй. Энэ бол тэр хүний тийм уян хатан сайхан чанар. Хүнлэг тийм сайхан чанартай болох тэр хүн хүний итгэлийг авч чадна, хүнд итгэл өгч чадна. Тийм л одоо хүн байгаа. Хонгийг бол шилжиж байна.
Дорж хурандаа ганц худагт 11 жил ажиллаад 1982 онд Авдрамтын 20 ангид басал дараагаар шилжиж ирсэн. Монголын мод чулууны баялагийг ашиглах ажилд дахиад л хүчээр сорилоо. 10 сая төгрөгийн хөрөнгө орсон чулууны үйлдвэрийг байгуулж, Итали орны боловсон техникээр Авдрамтын ногоон боржин чулууг санааны зургаар зүсэж, хэрчиж, байшин барилга, зам талбай барьж, тохижуулж эхэллээ. Энд түүний 8 жилийн бүтээлч хөдөлмөр шингэсэн. Чулуучин залуусан хараад өнөөдөр хоригдол нэртэй байгаач удахгүй та нар минь сайн барилгачин, сайн чулуучин болоод гялалзаж явах болно доо гэж дотроо итгэлтэй байсан. Тэр итгэлийг энд ажиллаж байсан хүмүүс эвдээгүй. Харин хэд хэдэн суур машин мөргөлж байсан чулууны тэр сайхан үйлдвэр устдаж үгүй болсонд өвгөн хурандаа харамсахын ихээр харамсаж байна. Авдрамтын хорих газар дэх чулууны үйлдвэр голдуу буйны чулуу засаж байна. Дорж амьдралын 30 хэдэн жилийн ийм л хүмүүсийн дунд өнгөрөөсөн. Олон аавын хүүхдүүд алагтай, цоогтой, зарим нь оргож яваад гурандаатайгаан таарчхад. За чи оргож явна. Сайхан мэдэрээ. Бушуухан хараад хувцсан солиод эргэж ирж надтай уулзсан шүү гэж найдвар өгөөд явв. Тэр нь маргааш өлөнгөр эдлэрсэн байна. Зарим нэгэн сахилга алдахад чамайг буудан шүү гэж зүрдүүлж байвч сахилгад хийхээс ч өрөвд. Сайн даалныг өшөглөн. Шүүгүүд шилжүүлж жил нэмүүлж явсан удаагүй. Одоо ч гэсэн эднийг хараад хөөх юм. Сайхан хүүхдүүд гараад сайхан амьдрандаа л гэнэ. За энд хүүхдүүд ямар байна? Царай зүснэ гайгүй л байна. Ашгүй дээ. Намайг ажиллаж байхад орж ирсэн хүмүүс бас байна. Яахлаараа нэгдэг байна да. Дахиад гинт хэрэг хийхгүйгээд амлаж байсан хүн удаж төдлөгөл эргээд ирсэн байх юм. Айд дурлаад байх амьдралч биш дээ. За чи минь даанч явд. Харин хуусан чи чамайг түрүүнд суугаад гарахад чинь би чамд юу гэж захилаа? Хайрын цаг чамд би юу ч гэж хэлэх вэ? Чамайг эргээд ирнэ гэж дааж бодсонгүй гэж өвгөн хурандаа хаалга. Миний айдаг булчирхай алга болсон юм шүү. Турбаа бариад согтуу зодолдож байсан хоригдол залуучуудын өмнөөс нь буучгүй очоод болцгоо та нар гэж ганцхан удаа зандрахад тэд зэвсгэн орхиод л ирцгээдэг байсан. Хүн гэдэг мөн ч сайхан шүү гэж ярьж байна. Хоригдол ялтан гэдэг үгийг дорж хэлэх тунч дургүй. Миний хүүхдүүд л гэнэ. Нөгөөх турбаа барьж зодолдож байсан хүмүүсийн нэг 21 жил шоронд ял идэж байсан. Дашийн мундаа. Би паспортоос өөр бичиг баримтгүй байсан. Одоо ажилтай болсон. 48 нас хүртлээр барьж байгаагүй. Ажлын үнэмлэхтэй боллоо гэж баярлалцсан. Чорчорнда тэрний өдөрлөгөнд байсан шархуу ошууч энтергээд дарганаар байсан. Эдгээр үед бол шал үнэхээр хүний төлөө гэсэн хүний өсвөл гэж ерөөсөө энэ хүн энэ одоо ямар мал амтны учраас цогцолцсон биш тийм ээ. Энэ хүн л байгаа хүнтэй л ажиллана гэсэн яг ийм уран дээр тэдний өдөрлөгөнд тийм л хүмүүс ажиллаж байсан. 1978 онд яг бид нар сахилга хүүхдүүд үлээ ар итэл ангиланы тэгэл яадаг гямдан байсан байхгүй бид нар. Тэгээд гямдангаас бид нар гараад тавьчихдаг, арх уучдаг энэ тийм байсан байхгүй. Гямдан гэдэг чинь хүнийг ингээд 2-3-2-3-аар нэг өрөөд хийгээд жойжлцдаг. Тэгэл тийм жойжтой л гэж тийм сав байхгүй. Тэгээд бид нар бол өөрөөсөө амьд хүний авс гэж энэ нэрлэдэг тийм байсан байхгүй. Тийм юмнаас бид нар бас танхаараад гараа зогцдог ингээд яаж арх угаад цаг орч хүмүүлэл жижигрөө мөрөө тэр эмнэлэг гэж байгаа тэр газар хүмүүлэл ингээд боо болчихчих. Тэгэл арх гарангууд чинь айж юм чинь. Тэгэл яаж хатарч өнтө маргааш нүрэлж байгаа. Тэгсэн чинь та нар яасан бэ гэж. Гэхдээ арх угаад ингээд ийм болчихлоо тэр ингэж. Тэгсэн чинь нөгөө туслах дарга нар нь болох тэр ой танхаачуд ахиж ял нэмнэ гэж. Тэгсэн чинь чи бид ямар хүн алдсан биш, хүрээд алдсан биш.
цэглэггүйсаа болж ганданд орцсон байж дээ. Тэгээд бөөсөн тутаг баасан талбар гэж эдгэрт юу нэмдэг юм бэ? Ийм л жишээгээр үнтэй харьцдаг. Тэг чи бид нар айгүй сэтгэл баярлаа. Зүгээр айд сандраад нөө хүн чинь юм хийж байгаа үед мэдгүй ш. Ийсэхээ дараа л болох тэр нэг гэмшдэг. Тэгч гэмшихээс өмнө тэгж хэлэх жишээтэй. Тэг чи хүнд нөө за энэ нөө яд нэмэг гэсэн бол бид нар өшөө ахаад ардгнаа дурдаад өөр болоод явчих ш. Тэгээд чинь өшөө зөөлөх юм болж байгаа байхгүй л чинь. Миний мо ээж 80 хүрчихсэн. Тэг чинь 83 онд үнэ. Би бас гэмтэн дахиад гэмтэн орсон байсан хгүй. Тэгэхэд бас ганц удаагийн дараа байсан хөрөнд дарж. Миний ээж эхнэрийн цагаан гоо шүү дээ. Тэр ихтлгүүр цуг ажиллажсэн байхгүй юу ч юм дээ. Би тэгэхээр манай ээжийг таниад хөөе яаш өрөөндөө дуудаад гэмтэн өн чимэд бүр ийм цонхны хоёр талаас уулздаг байхгүй. Тэгч миний ээжтэй би хурандагийн өрөөнд ингээ уулзаа сууж байна. Тэрнээс илүү хүнийг баярлах гэж нэг юу баг. Тийм л сайхан сэтгэлтэй хүн дээ. Миний ээжийг үнэлж байгаа ч надад үнэлж байгаа шүү дээ тэр чинь. Хурандаа доржинх 11 хүүхэдтэй 60 шахам ач хүчтэй өнөр өтгөн айл. За бид нэр 11 үлээ. Тэгээ манай аав засангийн мэргэжлэр ингэж 30 гаруй жил ажилласан. Бид нэр 7 эрэгтэй байдаг. 7 эрэгтэйгийн одоо 5 нь энэ засангийн байгууллагаар ажиллаад ингэ явсан. 2 нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. За манай ах дүү нарын хүүхдүүдээс цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа шүн би засангийн байгууллагад одоо 5 хүн ажиллаж байна. Нийт нь ажиллаж байгаа хүмүүс бол ер нь өвгийнхээ мэргэжлийг боломжлээ. Цаашид энэ хүндтэй сайхан албан төтгөх сэтгэлээр л ажиллаж байгаа усуд байна да. Дорж хурандаагийн ууган хүү Батбаяр. Хоёр дахь хүү Батбол нар нь хорих байгууллагад 25 жил ажиллацгаасан. Түүний дараах ихэр 2 хүүгийн нэг нь Батгоёг эмэгтэйчүүдийн хориход, нөгөөх нь Батсүхэн хөлийн цэргийн жолооч, хүү Баттамрын цагдаагийн газарт төлөөлөгч, охид нь мөн л цэрэг цагдаагийн газарт тоо бүртгэгч гээд цөмөл цэргийн мөрдөс товдсомсон хиймэрлэг залуус юм. Том хүн тэтгэврт гарах цаг нь болцоход байхад аав нь ажиллаж ил байсан. Ааваас нь төрүүлж тэтгэврт гаралт тань биш үү? Хурандаа 70 нас хүрсэн ч тэтгэвртийн гарахыг хинч зөвшөөрсөн. Арайлд цусаараа өргөлөг бичих нь холгүй байж, жамсран жив сайдаар зөвшөөрүүлж чөлөөндөө гарлаа шүү дээ гэж инээжсэн. Энэ дотор чинь сайн чирнэ, муу чирнэ. Тэгтээ хүн байдаг байхгүй юу? Тэр чинь эвдэрсэн хүн байгаа, эвдрээгүй хүн байгаа, мэрэгжилтэй хүн байна, мэрэгжилгүй хүн байна. Энэ хүний усуудыг аяг харуулна гэдэг чинь маш нарийн да, их нарийн асуудал. Тэнд хүн итгэлэл өгч чадах хүн ямар ч юм байх хугацаанд бол юм гарахгүй шүү. Би 25 жил болоход ер нь миний ээжэндээ л гаргаж босч алдчихсан хүмүүс бол ганц байхгүй. Манай аав бол ерөөсө хачин сайхан сэтгэлтэй юм шүү дээ. Ямар ч хүнд одоо ерөөсө тийм өөрийн л гэсэн сэтгэлээр хандна. Ерөөсө тийм их баг одоо энэ чинь тийм хоригдл хүн шүүдэн гэсэн тийм харьцаа ерөөсө байдаггүй. Ерөөсө тэр өөрийнх нь бол одоо үндсэн юм тэр байхгүй юу? Арааш нь ямар ч хүнд одоо тэгээд өөрийнхөө өр хөвчгөл хандаж явдаг. Манайхыг нааш нь авдрантаас нүүхэд онцгой хоригдлууд гараад тэр юм дээр зогсчихсан. Нэг хэсэг нь бол ирж юу яаж исэн шүү. Гаргаж өгнө гэдэг ингээ шуугилдаж исэн. Бид хоёр бол зүгээр гарахтаа бас их өрөвддөг байсан. Уулнаас айлвал тэд нар чинь нөгөө модон тэр хийгээд чулууга хийгээд ингээ гарч ирдэг. Их өрөвдөлтэй. Тэгээ нааш явахтаа яг бас хүний отоор нь үсэх ёстой гэдэг 10 ширхэг цай, нэг адуу, тэгээд нэг тампу гурил одоо тэдний нэг сайхан хооллцохороо гэж хэлээд бид хоёр тэгээд хооллцоход ирсэн. Биднүүдээ гаргаж өгсөн бид хоёрыг. Зарим нь уйлж исэн. Заавал очиж юмыг хийлцэж гаргаж өгье энэ төр гэж ярьж исэн. Би хүртэл бас нийлэн сунгаж байсан л да. За тиймэрхүү юм дээр сэтгэл хөдлөдөг тийм байдгийн байна лээ. Нэг шарвын гэдэг зантаар бол байсан. Баян хонгор юм байсан санагдаж. Тэгээд яла чулуухал хүн болдгоо. Энэ шиг том чулуу нэг цуул. Мэрижил тэр сайн. Тэр дэргэрийн
Тэгээд хэнийг явууллаа. Ачи ороход явна тэр аранга тэнсэмлээж 2 жил чи тэндийн бол тэндийн байгаа би чамаа болов шүү. Чи яв чамаа тавхаасах. Явсан. Чигтийн аваад хэдэн дагуулаад цулгаж хаа цуулаад ийм тон бодгож өгсөн цуулаад харин тэгээд явцсан үед ингээл хүн итгэж ядвал зөвл байдгийг мэнлээ бидэд авч хүнийг цаашаа явсан нэг ч үзэв. Улаанбаатар хот дахь Цагдаагийн дээд сургууль. Засангийн буурал Хурандаагийн залгамж үе энэ сайхан сургуультай холбоотой. Хурандаа дөрж эндээс залуу насаан иргэн харж эх орныхоо өмнө хариуцлагатай үүрэг авах таанч засгийн дээд шагнал Сүхбаатарын одонгор шагнуулах таанч Монгол улсын төлөө зүтгэе хэмээн тов хийтэл ясаж байсан. Хичнээн чудаа их жанжин Сүхбаатарын талбайд марш хөгжмийн хэмнэлээр хөл тавин жагсаж явсан юм битээ. Яг л ийм насандаа цэрэг шинээл өмсөж бакал гутал гялалзуулж твхэлцэл алхаж явсан. Залуу насаа гэж хагас 100 жилийн тэртээ хилийн цэргийн шовлдсон баг дарга цагийн ирэхээр үсэнд нь буурал сууж алхаа гიშгэн удааширсан ч түүний ач зээн энэ жигсаалын нэг хайрцагаас ч олон байна. 60-аад ач зээгийн 7-оос бусд нь эрцүүлгээд боддоо. Тэгэхээр энэ сайхан сүрлэг жигсаалаас дорж Хурандаа зөвхөн өөрийн залуу насаар барахгүй залгамж ирээдүйгэн харж байна. Засангийн буурал Хурандаа жигсаалдан алхаад марш. Mick and I were laughing. That's the Dev. I'll zoom in. That's the Dev's father-in-law. This is the old guy we had photos of at Sarensan and they didn't turn out. He's a real character. He's been making Mick drink vodka. The countryside is beautiful. There's Mick. Smile, mate. I'll let you see what the place is like. These are what they call their summer houses. It's pretty cold today, it's cold wind. This is on the way to Hampgat, the place where we went skiing. We're about 15 minutes out of town now at the moment. We've got a truck down to help tow the jeep out. As you can see, the truck's got stuck too. This truck is going to help them. That's the old father-in-law. He's about 78 years old. Look at him. I think he's going to get some help. Yeah, he's got on his horse's back because I think they have it. Told you that horse was fiery, Mick. Look at him. We didn't know what they were doing, but it looks like they're picking up more rope and wire that's lying around to try and get the truck and the jeep out now. They're great horsemen. This old guy's about 78, honestly. Mick, have a look at what he's pulling behind him.
You should see the thickness. What, mate? You hold him on a push. 아, 제가 저번도 사가 처음이네요. Sidev's awfully embarrassed. Was cranky. This is embarrassing. Queenie, 소가 덕대 하거든요. Sidev just come and hopped on the horse. Father was don't know what he's going to get now. There's Sidev coming back. Here's a win. 저도 스위스 되고 있는데 또 이진도로 소부가 떴어요. Well, 하타스타이 마쇼. 하타스타이 마쇼. 그거 되게 좋아. Sidev's in the poo, I think. Sidev's in big poo. Here we have the lovely Mick. This is it, we're taking it now. Say cheese. There we go, it's good. Hello, Australia. 도로 왔다 셔 좋아. Let me see it, Mick. Oh, It's just a whip for the horse. yeah, It's made from leather and yeah. This is the guy who brought us the horses. We've just been for a ride. It's nice. This is Sidev's mother-in-law, Lama. Sidev's father-in-law is still upset with him. Ooh. we're in the Polaroid next week. Jen. Say wave. Smile. Smile, wave. Good. These are the cows that belong to Sidev's father. Little calves, as you can see, so they can milk them. There's 4 of them. Very proud of these. This one's asleep, as you can see. It looks as if it's dead. The kids are loving it because we've got the camera. So the horses, it's a shame we didn't get any photos taken on them today because we got bored. We have a bit of a change of plan.
He's gone down to help Sir David see. No, of course not. Right. As you can see, this is the rump being cut up. This is the Dev. Mick couldn't manage to cut it. There was a particular way to cut it, so Sir Dev come up to cut it into smaller pieces for Mick. He's a wonderful, wonderful man, wonderful driver. There we've discovered that